За бүгдээрээ сайн байцгаана уу? Розли Тарууд ээлжид мэргээрээ уулзахад бэлэн болсон байна. Өнөөдрийн сэдэв бол танд ямар асуудал байна? Тэр асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн ийм уншлага болох юм аа. Групп болгон дээрээ 5 карт татах болно. Тэгэхээр 5 карт маань ерөнхийдөө танд тулгарч байгаа асуудлууд гэсэн үг. Тэгэхээр 5 асуудал тус бүр дээрээ илүү дэлгэрэнгүй уншлах авах хүсэж байгаа бол та нэмэлт уншлагыг маань авах юм аа. Тэгэхээр нэмэлт уншлагыг авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай группт ордог байгаа гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. За ингээд өнөөдрийнхөө уншлагыг эхлүүлцгээе. Группийн сонголтыг энэхүү картнаасаа гаргаж ирэх болно. За ер нь бол энэ өнөөдрийн уншлаган дээрээ нэлээд ийм сүнслэг маш гоё ийм өгүүлэмжтэй картуудаараа уншлах хийхээр болсон. За групп 1-ийн маань сонголтын карт танд тулгарч буй асуудлууд. За групп 1-ийн маань Air of Swords гэсэн картын сонголт гарч иржээ. За ерөөхдөө ингэж жоохон тулгаад харуулчих. За групп 1. За групп 2-ийн маань сонголт. Групп 2. Танд ямар асуудлууд байгаа вэ? За Two of Pentacles гэсэн энэхүү картын сонголт маань гарч ирлээ. За групп 3. За групп 3 дээр маань 2 карт маань гарч ирлээ. Тэгэхээр ер нь бол 2 карт аавна гэсэн үг. Групп 3-ын маань Emperor буюу нөгөө талдаа Three of Swords гэсэн энэхүү картын сонголт 2 сонголт гарч ирж байна. Тэгэхээр 2 дугаар групп маань ерөөхдөө бол нэг гэрэл тусаад байгаа тийм. Тэгэхээр би энэ гэрлийн асуудлыг угаасаа хөдөлгөж чадахгүй учраас ер нь бол ингээд та бүхэндээ харуулчих гэж бодлоо. За энэ хэсгийг яаж арай гайгүй. За өнөөдрийн маань уншлагыг маш олон хүмүүс сонсоосой өөрөө өөртөө хэрэгтэй зүйлээ олж аваасай гэж үнэхээр хүсэж байна. За групп 1-ийн маань сонголт групп 2, групп 3. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлах хэлж байна. Групп 1-ийн маань Air of Swords гэсэн картын сонголтыг хийжээ. За Air of Swords бол ерөөхдөө бол маш юм гарц гаргалгаагүй ямар нэгэн мувменттэй ийм энэ чинь ямар нэг үйлдэл гэсэн үг. Үйлдэл авч чадахгүй байгаа. Яг байгаа газраа гацсан мэт ийм мэдрэмж төрүүлж байгаа ийм карт. Тэгэхээр ер нь бол Air of Swords картыг бол хүн болгоны хүсээд ах зүйл биш. Яагаад гэвэл та тэгээ хорвоо ертөнц ингээд нөгөө нэг эргүүлгээрээ иргэдгээрээ эргэж байгаа. Гэтэл та байгаа газраа яг гацна гэдэг бол ер нь бол яг юу гэдэг ямарваа нэг зүйлээс та хоцроогүй гэж бодож байгаа л аль үшээ хоцорч яваа шүү гэдэг ийм комент. Дэлхийн ертөнц маань байнгын хөдөлгөөнд оршдог те. Тэгэхээр та хөдөлгөөнгүй байна гэдэг маань ухарч байгаа гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бол хүн болгон те аюу сайн бодох хэрэгтэй. Ялангуяа ийм гацсан асуудал бол мэдээж хэрэг үнэхээр шийдэгддэг. Хүсвэл танд те шийдэгддэг. Та хорвоо ертөнцөөс энэ асуудлыг магадгүй надад ингээд шийдэх гарц гаргалгааг зааж өгөөч гэдэг байдлаар гуйх түүнийхээ дагуу ядаж те ингээд гэрээсээ гарах сониуч байх танд ямар тохио хаана юу байна те таны хинтээ уулзах гэдэг нь гих мэдчлэн танд та хөдөлжил байвал ийм үр дүн гард юм аа. Тэрнээс ш яг ийм шийдвэргүй те зөвхөн өөртөө бүх зүйлийг хадгалаад ямар нэгэн байдлаар ингээд юу гэдэг өөрийгөө гацаагаад ах юм бол тэр гацаа бол улам нэмэгдэнүү гэхээс хасагддаг юм түүх байхгүй гэж хэлье. За ингээд бүгдээрээ ямар ч гэсэн групп 1-ийн маань тулгарч байгаа 5 асуудлыг гаргаж ирэхээр болж байна. За эхний карт маань Judgment, дараагийн карт маань Air of Nine of Pentacles гэсэн карт байна. За групп 1-ийн маань Air of Swords карт. Ямар 5 асуудал байгаа вэ? Групп 1-ийн маань тулгарч буй 5 асуудал.
Hierophant. За last Ten of Swords. За нөгөө яриад байгаа асуудал маань юм шүү дээ. За хамгийн сүүлийн карт маань Five of Pentacles гэсэн карт гарч ирлээ. За тэгэхээр ер нь бол одоо юу гэдэг асуудлууд бол те энэ одоо хамгийн ихний карт маань Judgment картаар хэлж байна те. Тэгэхээр Judgment карт бол яг нөгөө миний хэлээд байгаа шиг харах өнцгөө та өөрчлөх ёстой те. Одоо яг байгаа таны загвар, таны одоо байгаа энэ одоо нөхцөл байдал бол одоо юу гэдэг таныг одоо тэ хамгийн ингээд одоо сайн хувилбар, best хувилбар гэж ярьдаг те. Тэр хувилбарыг гаргаж ирэх гэж хичээж байгаа танд тулгарч байгаа асуудал буюу өөр өнцгийг та нөгөө тал руугаа харахгүй бол энэ бол үнэхээр асуудалтай буюу Judgment карт маань гарч ирлээ. Та одоо харах өнцгөө өөрчлөөрэй л гэсэн карт ч дээ эхнийх бол. За тэгэхээр эхний асуудал бол та яг нөгөө нэг одоо өөрийн сонгосон хүзртөө яг адилхан буюу одоо өөр өнцгийг юусоо олж харах одоо боломжгүй байна гэсэн. За Ace of Pentacles, Nine of Pentacles карт маань юу гэдэг вэ гэхээр энэ карт маань бол одоо юу гэдэг элбэг дэлбэг тийм аюу гай хангалуун одоо хинээс ч хамааралгүй санхүүгийн юу нэг эрхчлөө гэж ярих ийм карт байгаа да. Тэгэхээр бүгдээрийнх нь өнөөдөр уншлага бол яг энэ одоо асуудлууд гэж татсан учраас танд одоо санхүү мөнгөний хувьд маш том асуудал байгаа буюу энэ асуудлыг одоо жишээ нь энэ юу гэдэг өөр тулгарч байгаа зүйлүүдэд шийдчихэл юм бол би одоо санхүүгийн эрхчлөөнд хүрэх боломжтой шүү дээ ч гэдэг юм үү те. Зүгээр ингээд нэг юм бодол чинь өөрөө тийм зүйл рүү чиглээд байгаа болохоос ш үйлдэлгүй байгаа буюу өөрийнхөө асуудлуудтай нүүр тулж чадахгүй байна гэсэн. За гурав дахь асуудлууд King of Cups буюу энэ бол хайр дурлалын холбоотой одоо карт байгаад байдаг. За энэ бол мэдээж эрэхтэй нөгөө хүн одоо жишээ нь цорын ганц одоо хүсдэг зүйл бараг л те. Ямар ч юм болцолгүйгээр таныг хин нэгэн хайрлах ч гэдэм үү. Энэ бол нэр үнэхээр одоо юу гэдэг хорвоо ертөнцид хүн болж төрснийх маш гоё мэдрэмж байх гэж миний хувьд боддог. Тэгэхээр угаасаа л нөгөө хүн үргэлж хайрыг одоо тэ нөгөө юм ямар ч болцол нөхцөлгүйгээр таныг хайрлах хин нэгнийг хайж одоо юм хайраар юм үлсгэлэн амьдардаг юм хүмүүс байгаа тий. Тэгэхээр King of Cups бол та яг одоо ийм хайр сэтгэлийн хувьд бас танд одоо шийдэж болохгүй байгаа асуудлууд байна гэсэн үг. За Hierophant. За Hierophant бол одоо юу гэдэг танд одоо та хин нэгнээс тусламж авахгүй байгаа гэсэн ийм тодтгол. За Hierophant бол яг ийм санваартны карт байдаг. За урд нь хүмүүс ерөнхийдөө ингээд завлаа суучихсан. Тухайн хүн маань бол мэдээж эрэг маш юм вайс мэдлэгтэй, өргөн хүрээний те маш өндөр хэмжээний энергитэй ч юм уу, өргөн хүрээний мэдлэгтэй ч юм уу те ийм байх ёстой. Ийм хүний тусламж танд хэрэгтэй байгаа буюу энэ дээр магадгүй коуч гэж яригдах бах те ментор ч юм уу. За эсвэл таныг үнэхээр ингээд те сүнсний хөгжлийн хувьд аваад явах одоо ийм маш мундаг хүмүүс зөндөө байгаа те. За тэгэхээр та яг өөрийнхөө vibe-д нийцсэн хин нэгэн гэдэг ийм гайд танд хэрэгтэй байна гэсэн нэг ийм асуудал гарч ирж байна. За тав дахь асуудал бол угаасаа Ten of Swords те энэ асуудал бол үнэхээр чаленжтай байна. Та яг ингээд ар нуруугаа хутга зоолох нь хичээр ямар нэгэн байдлаар өөрийн үн цэн гэдэг зүйлийг алдсан байна. Өөрийнхөө тэ дотоод үнэлэмжийг алдсан байна. Өөртөө итгэх итгэлээ алдсан байна гэд ингээд маш олон зүйлүүд яригдаж байна. Тэгэхээр нэгдүгээр группийнхан маань ер нь бол ингээд яг үнэхээр яг харах өнцгөө өөрчлөх ёстой юм группийнхан байгаад байна. Тэгэхээр бүгдээрээ илүү одоо энэ хүү картууд дээрээ тодорхой мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол та пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай группт ороод мэдээлэл авах юм аа. Тэгээ энэ хүртэл бас танд ер нь бол маш боломжийн ойлгомжтой тайлбарлагдсан гэж найдаж байна. Ингээд нэгдүгээр группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага хэлж байна. Групп 2-ын маань Two of Pentacles гэсэн картын сонголтыг хийжээ. За тэгэхээр ер нь бол одоо амьдралдаа хамгийн чухал шийдвэрийг гаргах
гэж байгаа хүмүүс гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан 5 тэ таны амьдралд тулгарч буй 5 асуудал юу вэ гэдгийг өдрөөсөө гаргая. За эхний карт маань Ten of Swords карт маань гарч ирж байна. За хоёр дахь карт маань Queen of Pentacles. Гурав дахь карт маань Ace of Pentacles. За ямар их карт гарч ирв. За За Judgment, Nine of Pentacles. За хамгийн доотлолтоо Six of Cups. Nice. За тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг уншлага маань танд яг саад болж байгаа зүйлүүд гэсэн учраас хичнээн энэ дээр магадгүй те энэ картууд маань маш гоё эрг картууд байгаа боловч энэ бол сүргээр уншигдана гэсэн үг. За тэгэхээр Ten of Sword бол угаасаа л те одоо feeling маш хэцүү байна. Асуудлууд таныг унгааж байна. Одоо тэ танд айдас байна, ялагдал байна, эргэлзээ байна. Ингээд ер нь бол одоо бүх зүйлс танд магадгүй одоо таны хүчийг ингээд одоо солируулсан байдалтай та одоо байна. За тэгэхээр энэ асуудал юу болохыг дэлгэрэнгүй уншлагаар та харах болно. За Queen of Pentacles карт маань уг нь бол та Pentacles-а барьсан байна те. Өөрийнхөө ингээд шийдэж бүр наагаад ингээд барьчихсан байгаад байна. За Queen of Pentacles 2, 3 утга байна. За энэ дээр бол та нэгдэх утга нь болохоор юу вэ гэхээр та аль үшээ уг нь бол те ингээд нэг юм одоо хин нэгний хувьд одоо юу гэдэг амлалт өгөх дайны буюу одоо нэг энэ гэр бүлийн одоо хайр дурлал хосын харилцаагаар ярих юм бол та өөрийн яг нөгөө хайртай хүнээ олцсон байгаа. Яг ингээд тэр хүнтэйгээ ингээд учирсан юм шиг танд ингээд сэтгэл төрөөд байна гэсэн үг. Гэтэл тэр зүйлс танд магадгүй нөгөө талаасаа одоо асуудал учраас асуудал болж байгаа тий. Хичнээн та одоо амьдралынхаа ингээд яг зөв хүнээ олчлоо гэж бодсон боловч тэр зүйл бол таны хувьд эсрэгээрээ асуудал болсон байна гэсэн үг. За тэгэхээр Queen of Pentacles маань бас нэгэн өөр талаасаа шүү дээ тий. Таны болохгүй хин нэгнийг та хүчээр өөрийн болох гээд байх бас магадлал бас аюу өндөр юм биш үү. Тэгэхээр нөгөө байгаа зүйлтэйгээ та ингээд энд яг ингээд зуурсан байгаадаас тий. Тэгэхээр энэ бас аюу тийм том асуудал ээж болохоор байна. Тэгэхээр энэ дээр яг ямар гаргалгаа байгааг өдрүүд маань дараагийн илүү тодорхой өдрүүд маань гаргаж ирнэ. За Ace of Pentacles бол танд хорвоо ертөнц боломж олгосоор байтал миний хувьд бол энийг та харахгүй байна гэсэн үг. За энэ карт бол маш гоё шинэ эхлэл, шинэ боломж дахин бүхнийг гоё шинээр эхлэхтэй хорвоо ертөнцийн ажиллал байдаг. За Judgment карт. Judgment бол одоо бүхнийг өөр өнцгөөс хараач тий. Хорвоо ертөнцийг та ганцхан нүдээр ингээд ганцхан юм тусгалаар хараад байна. Гэтэл та одоо тий нэг юм одоо зүгээр юм юу яа л та тий ингээд моцилкны одоо моцилкор жишээ тий. За моцилк ингээд моцилк шүн мотоцикл гэж ярих тий. Мотоцикл шүн одоо ингээд гэрлээ асаа явж байна гэж харъя тий. Гэтэл тэр одоо зам бол зөвхөн урдах замыг харуулна тий. Гэтэл яг тэр гэрэл тусаагүй байгаа одоо энэ артлын ингээд тойрог хэсэг бол таны одоо хараагүй байгаа хэсэг чинь гэж ойлгож байна заяа. За тэр хэсгийг та одоо ер нь бол харах хэрэгтэй. Ер нь одоо бол энэ дээр бол илүү нөгөө фокус авахгүй бол та болохгүй байна тий. Зөвхөн тэр мотоциклны гэрлээр л урагшлаад байгаа. Танд бүхэл бүтэн одоо тэр мотоциклны гэрлийг бүгдээр 30% радиуст ингээд тусчин гэж бодъё л та. Гэтэл ингээд бүхэл бүтэндээ 330 градусын одоо нөгөө нэг ийм харах өнцөг чинь танд дутагдаад байгаа шүү гэсэн. За Nine of Pentacles энэ бол одоо тий санхүүгийн хувьд одоо санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэсэн зорилго одоо биелэхгүй байгаа буюу энэ зүйл юун дээр гацаад байгаа вэ гэдэг бас айгүй том асуудал байгаад байна. Ер нь бол ингээд тий хинч байсан санхүүгийн эрх чөлөө гэдэг зүйлийг бол мэдээж хүсэж байгаа. Гэтэл энд яг хамгийн гол утга учир юу нь байгаад байна гэхээр магадгүй та мөнгөний блок байгаад байна тий. Магадгүй та өөр ингээ өнцгийг олж харахгүй байгаа. Өөрийнхөө өнөөдөр хүртэлтэй хийж ирсэн жанжин шугамаараа явж байгаа бол нөө өргөжлөхгүй. Одоо бол бүх зүйл ингээд тэ маш
одоо ухаалаг бөгөөд хурдтайгаар одоо өөрийгөө хуурахгүйгээр урагшилдаг. Ер нь бол ийм хорвоо ертөнцийн маш гоё ийм юу гэдэг энергитэй ингээ холбогдох ийм одоо эрен эхэлсэн байгаа гэсэн үг шүү дээ. Бомбын эрен маань эхэлсэн байгаа тий. Тэгэхээр энд бол маш их блокууд байх магадaltaй юм. Одоо мөнгөний талаарх блокууд гэсэн үг. За хамгийн одоо хөөрхөн тий хамгийн last карт маань уг нь бол Six of Cups карт тий. Энэ бол яг soulmate харилцааны карт буюу та магадгүй энэ дээр тий ингээд айгүй өөрийнхөө амьдралын хамгийн том сонголтыг хийх гэдэг нь шүү дээ. Гэтэл энэ зүйл маань одоо юу гэдэг одоо энэ одоо soul Six of Cups карт маань та хин нэгэн танд одоо маш гоё зүйлийг одоо бэлэглэх тий хин нэгний туслалцаа хэрэгтэй болох нөгөө талдаа soul буюу тий өөрийнхөө яг үнэхээр одоо энэ Queen of Pentacles гэдэг та аль үшээ ингээд гоё хин нэгэнд амлалт өгсөн хүний эхнэр нөхөр ч юм уу тий болцсон эсвэл сүү тавьсан ч юм уу нэг жоохон энд бол аюу тийм сериусны харилцаа байгаад байхгүй. Тэгэхээр энэ харилцаа таныг энд хүрэх гээд байна уу? Эсвэл одоо энэ арай өөр зүйлийг хэлж байгаа буюу таны хамгийн одоо тий нөгөө өөрийнхөө хамгийн шилдэг хувилбарыг гаргаж ирэх тэр өнцөг одоо аль нь болох вэ гэдэг бол магадгүй энэ Six of Cups дээр би одоо ингэж уншигдах холоо гэж бодоод байна. Энд таныг санхүү эрхчнөнд хүрэх тэр гоё зүйл чинь Six of Cups уу тий эсвэл асуудлаасаа та гарч чадвал та үнэхээр ингээд одоо юу гэдэг хувь заяаныхаа зөв зам дээр гоё ингээд гарч ирэх гээд байна уу ч гэдэг юм те иймэрхүү зүйл дээр бол 2 дугаар группийнхан бол хариулт авах нэ. За ингээд энэ хүрээд одоо уншлага маань дуусаж байна. Эхний уншлага маань тэгэхээр та нэмэлт уншлага авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай группт ороод уншлагаа үзэх юм аа. За ингээд та бүхэнд энэ хүртэл бас хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань Three of Swords, Emperor гэсэн хоёр картын гоё хосол гарч ирлээ. За Emperor маань ер нь бол маш гоё төлөвлөгөөтэй, плантай ер нь бол нэлээд ийм одоо мачуур те одоо амьдралд бас ямарваа нэг зүйлийг нэлээд ийм туулсан амьдралын замналтай хүмүүс маань магадгүй 3 дугаар группийг илүү их сонгосон гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр Three of Swords карт маань мэдээж хэрэгтэй энэ бол жоохон painful өвдөлттэй ямар нэгэн одоо зүйл байгаад байна те хайр сэтгэл байна уу, ажил карьер байна уу, мөнгө санхүү байна уу. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан танд тулгарч байгаа тэрхүү асуулт одоо асуудлуудыг тодорхойлж гаргах юм аа. За ингээд групп 3 за Queen of Pentacles, Five of Cups, за энэ хоёрыг авчи да. Six of Pentacles, the Sun. За last card маань Four of Wands card. Доод талдаа Hermit card гарч иржээ. За Hermit card маань бол үнэхээр нөгөө сүнсний сэргэлт гэдэг шиг те. Үнэхээр нэг утга учиртай маш гоё карт гарч ирлээ. Тэгэхээр 3 дугаар группийнхан бол өөрсдөө одоо баяр хүргэх ёстой юм аа гэдэг шиг юм байна. Ямар ч байсан одоо энэхүү үедээ ийм ухамсарын сэргэлт гэдэг зүйлийг та хийж чадвал таны амьдрал бол маш гоё болох боломж нь байна л гэж хэлээ да. За ямар ч байсан эхнээсээ бүгдээрээ 5 асуудлаа тодорхойлно. Дараад нь ерөөхдөө эндтэй ямар ер нь бол яг юуны талаар яригадаад байна, гаргалгаа юу байна вэ гэдэг дээр бүгдээрээ карт толгон дээрээ тодорхой мэдээллүүдээ аваад ийм уншлага хийх юм аа. За Queen of Pentacles карт маань 2 утгатаагаар орж ирнэ. Гэхдээ энэ бол ямар нэгэн байдлаар дандаа асуудал гэсэн учраас хичнээн ингээ гоё карт маань гарч ирсэн ч гэсэн энэ дээр сөрөг талаас нь тайлбарлах болно. За Queen of Pentacles бол хэн нэгэнд амлалт өгсөн одоо нэгдийн хүний эхнэр одоо нөхөртэй байж болно. Дээр нь та одоо ямарваа нэг зүйлийг яг өөрийнхөө хүслээр бусдад тулгаад
юу гэдэг хүчээр байлгах гэдэг бас нэг юм сул талтай байж магадгүй буюу Queen of Pentacles карт маань магадгүй жоохон токсик талтай байгаад байгаа гэж хэлж болно. Токсик талтай гэдэг нь та болохгүй байгаа харилцаа ч юм уу ажил ч юм уу карьер бүх юмыг яг одоо өөрийнхөө одоо үзэл бодолд тааруулаад ингээд хатгачаад байгаа. Гэтэл өөр өнцөг энд бол явж байгаа гэдгийг хэлэх буюу энэ нь бол илүү тодорхой одоо дэлгэрэнгүй уншлагаар маань гарч ирнэ. За Five of Cups бол ер нь бол сэтгэл зүйн хувьд маш өвдөлттэй таны сонголтын карт Three of Swords карт маань байсан. За ер нь бол маш эмзэг те одоо юу гэдэг хүмүүсийн хэлсэн үг одоо хүмүүсийн хийсэн үйлдэл ер нь бол биднийг одоо ер нь бол юм сул дорой болгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэхүү зүйл дээр бол таны хосын харилцаач бай, хайрын харилцаач бай, та энэ зүйл дээр маш их юм сэтгэл дундуур өвдөлттэй явж байгаа буюу ихэнхдээ ингээ харахаар одоо 3 дугаар группийнхан бол баг 3 карт магадгүй 4 карт ер нь бол одоо хайр сэтгэлийн тал дээр илүү байна уу гэж миний хувьд тийм мэдрэмж байна. За Six of Pentacles карт маань ер нь бол ижил тэнцүү авах зарчим байгаад байгаа тийм. Тэгэхээр нэг тал нь ингээ өгсөөр байдаг, нөгөө тал нь авсаар байдаг бол өгсөөр байгаа тал нь маш их ядарч сольддог. Авж байгаа хүн бол яг тэ тэгэл аваад за 22-нд бол авдаг хүнд бол тиймч дуртай биш тэ ижил тэнцүү гэдэг зарчим бол хаанч үйлчлэх ёстой буюу Temperance карт маань тэ маш гоё карт гэдэг. Яа тэгэхээр тэр зүрх сэтгэлийн хувьд ч баланстай за өгөх авах зарчим ч бас баланстай гэдэг зүйлийг маш сайн ойлгодог карт гэдэг. За Six of Pentacles бол яг тэрний эсрэг карт буюу энэ бол тэ яг юм балансыг маш сайн илтгэн гэсэн үг. За та үнэхээр өгөх ч үү эсвэл авах ч үү гэдгийг бүгдээрээ илүү тодорхой уншлагаараа гаргаж ирээ. За Sun карт бол маш гоё тароттын маш гоё карт. Тэгэхээр Sun карт бол таны тэг авч чадахгүй байгаа тэр зүйл буюу гэрэл гэгийг та одоогоор авч чадахгүй байгаад байна. За гэрэл гэгээ гэхээр тэ нэг юм яаж ч зөөрлж болно. Одоо гэрэл гэгээ бол өөрийнхөө ухамсарыг тэлэх, өөрийнхөө тэ одоо дотоод хүнийг ойлгох, өөрийгөө хайрлах, өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх гих мэтчлэн маш олон гоё зүйлүүд байгаа. Тэгэхээр ер нь бол та энэ зүйлийг хүсэж байгаа боловч тэр зүйл бол орж ирэхгүй байгаад байна гэсэн. За нөгөөдөгтөө Four of Wands карт бол маш гоё мад жаргалтай гэр бүлийн карт. Тэгэхээр энэ хоёр карт маань надад яагаад ч юм холбоотой санагдаж байна. Мөн адилын чийж болно. Тэгэхээр бүгдээрээ ер нь бол Hermit буюу энэ зүйлийг айгүй тийм дотгошоогоо нэвтэрчтэй үнэхээр л яг одоо ухамсарын сэргэлт гэдэг зүйл бол танд бол үнэхэрийн хэрэгтэй байгаа 3 дугаар группийнхан байгаад байна. За тэгэхээр ингээд авч чадахгүй байгаа зүйлүүд чинь энд байгаад байна те. Та ийм аз жаргалтай доктортой харилцааг бас амьдралдаа авч чадахгүй байгаад байна. Яагаад гэдэг асуултын хариултыг одоо багч гисэн авахыг хүсэх юм бол одоо нэмэлт уншлагыг маань аваарай. Пэйж болон Instagram хаягаар хандаад таалттай группт маань ордог байгаа. За ингээд энэ хүрээд 3 дугаар группийн маань уншлага дуусаж байна. Тэгээд та бүхэн бас энэхүү одоо уншлага маань хүртэл ямар нэгэн байдлаар хэрэг болно гэдэгт миний хувьд итгэлтэй байгаа шүү. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа баяртай.